За сайн байцгаана уу сонсогчдоо. IMS podcast-ийн маань 20 дахь дугаар инхүү эхэлж байна. За өнөөдрийн маань зочноор манай хавдар судлалын секторын эрдэм шинжилгээний ажилтан хавдрын резидент эмч за Цэнгүү маань оролцож байна. За тэгээд та өөрийнхөө талаар товчхон танилцуулаад. За сайн байцгаана уу. За намайг Гамбат охтой Цэнгүү гэдэг. За би 2021 онд анагаахын шинжилгээ ухааны үндэсний сургуулийг хүний хэмж мэргэжлэр төгссөн. За тэгээд 22 оны намар нь хавдар судлалын эмчээр резидентийн курсд бол хэлсэн. За тэгээд тэр жилийнхаа одоо 23 оны 6 сард анагаах ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажилд орсон. За одоогор бол би 1 жилийн хугацаанд анагаах ухааны хүрээлэнгийн хавдар судлалын секторт нь одоо эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байгаа юм байна. За битүүрийн өнөөдөр ярилцах сэдэв маань одоо бүдүүн шулуун гэзний хавдрын тухай ойлголт тий тэр талаар ярилцах болно. Тэгэхээр та энэ одоо хавдрын тухай ерөнхий тийм ойлголтыг сонсогчдоо өгөөч. За бүдүүн шулуун гэзний хорт хавдар маань ерөнхийдөө бол хоол боловсруулах замын хамгийн төгсгөлийн одоо хэсгийн зам болох тий бүдүүн гэзэнд бол үүснэ. За ерөнхийдөө бол бүдүүн гэзс маань хэмийн үйл ажиллагаа нь бол бидний эдсэн хоол хүнсийг бол биежүүлж битээ өвтгөн болгох. За дээрэс нь бидний эдэж уусан хоол хүнснээс шимт хижилийг авах болон бас усыг эргэн шимэгдүүлэх юм үүрэг үйл ажиллагаатай ажилладаг. За ийм эрхтэн байгаа. За энэний дотор талын салсынх нь одоо эсүүд нь бол ямар нэгэн хязгааргүйгээр тийм ээ үржиж олширсноор бүдүүн гэцний одоо хорт хавдар үүсдэг ийм байгаамаа. За бүдүүн гэц нь болохоор бүдүүн гэцний хорт хавдар маань ерөөхдөө бол Монгол улсад тохиолдлын тоогоор 6 дугаарт бичигддэг. Бас нэлээд өндөр тохиолддог гэсэн үг ийм хавдар байгаа. За тэгэхээр яг энэ бүдүүн шулуун гэцний хавдраа яаж уншлах уу, яаж илрүүлэх үү? Шинжилгээ нь юу юм бэ? За ерөөхдөө бол бүдүүн шулуун гэзний хорт хавдрыг уншлахдаа одоо халтан стандарт гэж байдаг. За тэр нь болохоор бүдүүн шулуун гэзний дурангийн шинжилгээ байгаа. За бүдүүн гэзийг дурандаж үзээд састын дотор талд ямар нэгэн өөрчлөлт састад одоо илэрж байгаа өөрчлөлт болон үүсгэр байх юм бол за тэр хэсэг газраас эдийн шинжилгээ авдаг. За тэгээ эдийн шинжилгээ хийж үзээд ямар нэгэн байдлаар хорт хавдрын эсүүд байна уугүй гэдгийг үзэж илрүүлдэг юм байна. За үүнээс гадна одоо Монгол улстай яриа өгдөж байгаа эрт илрүүлгийн шинжилгээнээр бол өтгөнд далд цус илрүүлэх шинжилгээ хийдэг. За энэ нь болохоор бас эрт үеийн хавдар байна уугүй юу гэдгийг бол дурандахгүйгээр үзэж байгаа юм шиг. Өтгөний шинжилгээ гэсэн үг тийм. Тийм өтгөний шинжилгээ гэсэн. За ер нь дэлхийн нийтэд хийгдсэн тийм сонирхолтой судалгаа тий судалгааны үр дүнгууд ер нь юу байдаг вэ? За яг мэдээж ямар төрлийн ямар төрөл одоо аль чиглэлийн барьсан судалгаа гэдгээс хамаарат маш их байгаа. За яг сонирхолтой сүүл гарсан одоо сонирхолтой судалгаануудаас гэх юм бол одоо манай урд хөрш болох хятадд хийсэн нэг судалгаа байдаг. За энэ болохоор микробиологийн бас нэг томоохон сэтгүүл төвлөлт гэсэн юм шинжилгээ байна л да. За энэ болохоор бүдүүн шулуун гэзний хорт хавдрыг гэзний одоо бичил битэнтэй холбоотой байна уугүй юу гэдэг судалсан ийм судалгаа байдаг. За энд бол энэ судалгаанд бол бүдүүн гэзний хавдартай хүмүүсийг болон эрүүл хүмүүсийг хамруулад за тийм өтгөнийхэн шинжилгээг хийж үтсэн. Өтгөнд нь бол одоо бичил битний одоо хэмжээг нь бол үтсэн гэсэн үг энэ хоёр хүмүүст. За тэгээд өсгөд бол ерөөхдөө бол эрүүл хүмүүст бол эмгэг бичил битэн тийм ээ. Эмгэг бичил битний хэмжээ бол 5%-аас бага хувьтай тохиолдсон бол бүдүүн шулуун гэсний хорт хавдартай үйлчлүүлэгчд бол энэ эмгэг бичил битний одоо хэмжээ нь бол харьцаа нь бол 20-50% хувьтай буюу маш өндөр тохиолдсон ийм одоо үр дүнтэй ийм судалгаа байгаа. За яг ингэж харахад бол ерөөхдөө бол энийг одоо яах гэж ингэж хийсэн судалгаа вэ гэдэг юм бол дэлхийд дахинаа бол энэ бүдүүн шулуун гэсний хавдар одоо маш өндөр тохиолддог. Ерөнхийдөө бол 3 дугаар байранд бичигдэх хэмжээний юм өндөр тохиолддог хавдар байгаа. За энэ хавдрын гол одоо үүсгэж байгаа эрсдэл хүчин зүйл шалтгааныг олж тодруулах зорилгоор хийсэн. За тэгээд сүүлийн үед бол дэлхийн одоо эрдэмтэд судлаачид бол гэцний бичил биетэнд бол одоо маш их анхаарлаа хандуулж за тэгээд их сонирхож байгаа байхгүй. Тийм болохоор ийм
судалгаа хийж утсан байгаа. Тэр бичил биетнээсээ болоод хүмүүс одоо хавдар үүсч гинүү үгүй юу гэдгийг утсан тий. Тэгэхэд бол тэгж өөр илэрсэн байна шүү дээ. Тэгвэл одоо манай хүрээлэнд хийгдэж байгаа тийм одоо судалгаа байгаа юу бүдүүн шулуун гэсний хавдрын талаар? За манай анауханы хүрээлэнд бол яг 2022 оноос эхлээд хэрэгжиж эхэлж байгаа юм төсөл байгаа. Энэ болохоор Монгол хүний одоо Монгол хүмүүс тохиолдсон бүдүүн шулуун гэсний хорт хавдарт тийм ээ нөлөөлж байгаа эрсдэл хүчин зүйл тархалт за дээрэс нь энэнийг бол эзний бичил биетэнтэй холбоотойгоор судалсан ийм төсөл байгаа. Тэгэхээр бүх аймагаас тийм бүх аймагаас за яг бүх тархалт нь ямар хөө байна вэ гэдгийг одоо яг судлаад явж байгаа. Тийм яг одоо бол яг үр дүн бүрэн гарч эхлэв. Гэхдээ бол эхнээсээ бол гараад эхэлчихсэн. Нийт юу н хэрэг байгаа гэсэн үг. Нийт энд болвол яг өтгөний шинжилгээ гэх юм бол өтгөн дээр одоо бичил битнийг үтсэн яг хэсэгт нь бол хавдартай 50 хүн, бүдүүн гэсний ургацагтай 50 хүн. За тэгээд харьцангуй эрүүл бүлэгт бол 50 хүнийг бол хамруулж үзэж байгаа. Харин тархалтад бол энээс илүү олон хүнийг бол авч үзсэн. Мэдээж тархалтыг бол ийм цөөн хүн дээр бол авч үзэхгүй. Тийм ба. Үүнээс гадна бас эрсдэлт хүчин зүйлийг тогтоохын тулд дахиад илүү одоо өргөн хүрээний одоо бүлгийг авч үзэж байгаа. За тэгвэл одоо энэ хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд юу яах ёстой вэ? Анхаарах зүйлс нь юу авах вэ? Ерөнхийдөө бол яг түрүү хэлсэн тийм ээ энэ хавдрын яг үүсэт байгаа хүчин зүйл яг шалтгаан нь бүр яг ингээд заагдчихсан тодорхой бол ерөөсөө биш. Гэхдээ эрсдэл болж байж магадгүй гэсэн зүйлсээс бол сэргийлнэ гэсэн үг. За тэдгээрт нь бол одоо эслэг ихтэй хоол хүнс хэрэглэх хэрэгтэй байгаа. Үүнд бол жимс ногооны төрлүүд бол орно гэсэн үг тийм ээ. За үүнээс гадна тогтмол дасгал хөдөлгөөн хийж биеийн жингээ барьж явах хэрэгтэй гэсэн юм зөвлөмж байна. За үүнээс гадна бол мэдээж хорц зуршлын одоо архи тамхиг бол хэрэглэж болохгүй. Одоо хэрэглэсэн ч одоо бага хэмжээгээр хэрэглэх тийм ээ. За тэгээд дээрэс нь одоо ямар нэгэн байдлаар урьдчил өвчин туссан байх юм бол тэдрээ сайн эмчлүүлэх хэрэгтэй. Урьдчил өвчин гэдэг нь болохоор бүдүүн шулуун гэзний шахлаат өвчин, колит, кроны өвчин зэрэг бол ордог. За тэгээ үүнээс гадна хамгийн том зүйл нь их юм бол хүн болгон эрт илрүүлийн шинжилгээнд хамрагдах хэрэгтэй. 45 наснаас дээш насны хүн байгаа бол жилдээ нэг удаа бүдүүн гэсний дуранд хамрагдах хэрэгтэй. Хэрвээ ургацагтай дурандуулах үед бүдүүн шулуун гэсэндээ ургацагтай гэж гарах юм бол тэр ургацгаа ахуулж авах хэрэгтэй гэсэн юм зөвлөмжүүд байдаг. За ерөнхийдөө бол манай подкаст маань одоо ингээд өндөрлөгтөй шаандж байна. За тэгээд миний асуугаагүй болон бусад сонсогчдод өгөх нэмэлт зөвлөгөө юу байгаа вэ? За ерөнхийдөө бол яриаг үлдээсэн гэхээс илүүтэйг бол дахиж захих юм бол байгаа. За тэр нь юу вэ гэх юм бол залуучууд бол эртнээс биеийн жиндээ анхаарах хэрэгтэй, тогтмол дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй, эрүүл зөв амьдралын хэм маягаар амьдрах хэрэгтэй. Дээрээс нь одоо идж байгаа хоол хүнстэй анхаарч илүү ногоотой тийм ээ шимт хижээлтэй, ногоотой эслэгтэй зүйлийг илүү хэрэглэх хэрэгтэй. За харин одоо 45 гэр бүлийн чинь ч юм уу те 45 наснаас дээш насны хүмүүс байдаг бол эрт илрүүлгийн шинжилгээнд бол аль болох тогтмол хамрагдах хэрэгтэй гэдгийг л одоо дахин сануулж хэлэх байна да. За энэ бүхэн л одоо альва хорт хавдраас урьдчилан сэргийлэх хамгийн том болох юм болж төрлийн хорт хавдар тийм. За сайхан ярилцлаа. Сайхан зөвлөгөө сонсогчтой гэсэн танд баярлалаа. За өнөөдрийн маань подкаст инхүү өндөрлж байна. За баяртай. Дараагийн дугаараар уулзцгаая. За баяртай.